За намайг Алтуугийн их хоёр гэдэг. Би одоогоор Хинтээ аймгийн Баян мөхсөн Мөнх өдрийн мэрэг холбооны дээр харвдаг. Тэгээ одоо би харваад 2 жил болж байна. 14 настайгаас харвсан. Анх ер нь ягаад сур харваагаар хичээлэг болсон бэ? Анх суманд яг хичээл орж ирэхэд манай одоо багш сумын мэрэгэн чадраавал гэж юм ангид орж сур харах хүүхдүүд байна уу гэ. Тэгэл анх тэрнээс эхлээл ер нь гараал харуулж гисэндээ. За 2 жилийн хугацаанд гаргасан амжилтаасаа дурдвал. Сая улсынхаа баяр наадамд 3-т ороод тэгээд өнгөрсөн жил Алтан ууны 110 жилийн 5-т орсон. Тэгээ Хинтээ аймгийн 100 жилд 4-т орсон. Тийм л амжилттай байна да. За баяр наадмын мэдлэгээ төвшөлөхгүй юу? За ингээд энэ одоо ингээд ярилцлага өгж байгаагаар дайлимдуулаад нутгийн зон олон болон энд наадж байгаа бүх хүмүүстээ сайхан наадаарай гэж хэлье. Намайг Гэц Элмэг гэдэг. Тэг би сур харваад 2 юм уу 3 жил болж байгаа. Тэгээ миний энэ харваа бол миний 3 дахь харваа. Тэгээд би анх сумандаа надад 2-д орж ирсэн. Тэгээд сур харснаар маш тууштай болдог. Юм тууштай. Тэгээд анх ер нь ягаад сур харваагаар хичээлдэж эхлэхэр болсон бэ? за ер нь сур харвах юм зорилгыг минь манай нагц тавьж өгсөн. Нагцаагаа дураагаад тэгэл харавч гисэн бай. Урайд сараар харавж гинэ үү? Эсвэл үндснээ сараар хичээлж байгаа юм? Үндснээ сараар хичээлж байгаа. Энэ жилийн хувьд хаана надад байна? Энэ жил сумынхаа наадамд харваад тэгээд энд ирж харавч. Намайг би Марл Эрдэнэ гэдэг. Тэгээд би сур харваад 2 дахь жилдээ явж байна. Тэгээд анх суманда 4 дугаар иржлээд сая суманда надад 5 дугаар иржсэн. Тэгээд одоо харавж байна. Аль сумаас ирж аралцж байгаа лээ? Цагаан аваагаас ирж аралцж байгаа. Анх одоо сур харваагаар хичээлж эхлэх болсон түүхээс ярил. Надад болохоор сур гэдэг юу энэ зааж гисэн тийм. Отхон Баатар гээд манай багш зааж өгсөн. Сур харахад аюу төвчээртэй болдог. За намайг магны хөвгтөөс сүлд гэдэг. Тэгээд энэ жил бол эхний жилдээ харавж байгаа. Тэгээд энэ жил сумын наадамдаа 2 дугаар яринд ороод тэгээд одоо энэ Баян улс сумын 100 жилд ирээд харавж байна да. За сур харваагаар ягаад хичээллэг болсон бэ? Одоо тэгээд сонирхол их үү дээ. Сонирхлынхоо дагуу сонгосон тэгээд. За гэр бүлээс нь харвдаг хүмүүс байгаа юу? Гэр бүлээс байхгүй. Зөв өөрийнхөө сонирхлоо би зөв. За ингээ хичээлээд эхлэхээр сур харваанаас хамгийн их таалагдж байгаа зүйл нь юу вэ? Ингээд хамт олонтой болно ингээд энэ тэрнгээр явж харвана. Тэр нь л. За сур харваач эхэлснээс хойш хэр олон тэмцээн оролдоонд ороод байна? Одоо энэ бол 2 дахь тэмцээн маань. 2 дахь тэмцээнд тавьж байна. Суман дээр наачаад одоо энэ жилийн 100 жидэл ирж байна. За сурын спортоор хичээлснээр чамд одоо олж авсан ололт амжилт юу вэ? Ололт амжилт 50 төвчээртэй юутэй болсон. Тий. За ингээд Төвөгт Баян улс сумын 100 жилийн төхөж байна. Тэгээд баяр наадмын мэдлэгээ төвшүүлэхгүй юу? За. Та бүхэнд бүгдэнд нь баярын мэд хүргье. Эвэр номма өвшөлгөн татах эрлхэг хүн удамт баатарууд зэлэм сүбэдэн цэцэн ухаанаар зэлэн өрсөн чөдөр цолловоор эзэн Чингисийн чулуун сэлэсэй эртний түүхтэй сур харваа Америкэн хада эрхэг Монголын сур харваа Молон хааны туут сумми
Арноммаяр дээлжэ Бряд хөвөн хоршамл тадава Орд түүхтэй алтан зурахай Бряд оны бахархал болсон Айда мэргэн бара бара Көмөнгдэн цэцэ хараваа Баяр тэнгэр эрийн бурган адми мангада хамаг Монголын сүрхөчийн хавта хасрын удамтай хараваач эрхимэргэний домгийг аллдууч эртний түүхий үнэний баталлаваа айда мэргэн Төрлөх баяр сумман 100 жил үр зөвлөцөө ирж харж байгаа харвачтай өнөөдөр мэндийг хүргэе. За манай баяр сумын 100 жилийн харванд Борооцоор 110 эмэгтэй эрэгтэй харвач цэцмэн мэрэгнээс орж байна. Өсвөрийн харвач 60 гаруй 64-5 харвач цэцмэн мэрэгнээс орж байна. За баян улсын бол одоо сур харваны үлгийн нутаг гэдгээр алдартай сайхан нутаг шүү дээ, тийм ээ. Манай баял түүх 100 жилийн хугацаанд 18 улсын мэрэгэн төрсөн байдаг. Борооцоор бол 27 мэрэгэн улсын мэрэгэн төрсөн сумаа. Тэгээд 100 жилийн бахархалтайгаар тэмдэглэж байна. Борооцоорын 100 жилийн Борооцоорын харваа маань Хөдлөрмбаатар профессор Эренчин хандгаан нэрмжт бол нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа. Эренчин баав маань гэр бүлийн хамт Борооцоорыг ивент тэтгэж оролцож байгаа. Эренчин хандгаан геолог уулуурхай яамны гавьяат ажилтан профессор байгаа. Манай сумаас гарсан Хөдлөрмбаатарын нэгний харвач. Тэгээд Монгол Улсын хүндэт мэрэгэн байгаа. Тийм. Одоо тэр би нэг энэ гэр бүл рүү орж. За баян улсаас л одоо халах Борооцоорын 30 гаруй одоо улсын мэрэгэн төрсэн ийм сайхан одоо амжилттайгаар 100 жилийнхаа баярыг одоо тэмдэглэж байгаа юм байна. Тэгэхээр ер нь одоо Борооцоор халах сурын харвааны онцлог юу вэ? Тэгээд сурын харваагаас сум орноттой хөгжүүлэх тал дээр танаас сум одоо хэрхэн ажилладаг вэ? Манай сумын сурын холбоо хүүхрээ мөргөн харваачтай холбоо байгуулагдаад яг үүсгэн байгуулагдаад 4-5 жил болж байна. Харваачтай ивент тэтгэн сум орнотгоос сум орнотгийн хөгжлийн сангаас дэмжиж харваачтай хэрэгсэл ном сум хасаа тэгээд одоо энэ харваа энэ өргөн дэлгүүр талбай төвчлөхөд сум орнотгоос ивент тэтгэж оролцож байгаа. Ер нь одоо жилдээ хэр олон одоо сур харвааны тэмцээн зохион байгуулагдаж байна? За жилдээ зөвхөн сумын хэмжээнд биш улсын хэмжээнд болдог улсын нээлт, улсын авраг, улсын наадам тэгээ бүсийн тэмцээн, улсын хаалтын харваа эсрэг болдог энэ бүсээс явдаг. Аймгийн хэмжээнд бас тодорхой хэмжээний аймгийн авраг, хотын зарчийн авраг, тэгээ улсын наадам бас аймгийнхаа нээлт хаалтанд тэгээд сумаас харваачд оролцдог. За баяр наадмын эмчилгээ төшөөлнө үү? За төрлөг нутгийн маань 100 жил хүрэлцэн ирж харж байгаа төрлөг нутгийн маань
уугуул суугуул иргэд та бүхэндээ 100 жилийнхээ баяр наадмын мэндийг дэвшүүлье. Сумын маань түүхт 100 жилийн тэг холбоотой одоо баярын арга хэмжээ болж байна л да. За энд бол олон газраас олон харваачд ирсэн байна. Өнөөдөр бол Бурят сурын харваа миний нэрмжт болж зохион байгуулагдж байгаа юм байна. Би бол сур харууха болоод бас олон жил болж байна да. Өндөр ирэх үед харуулж байсан үе би. Одоо анагаахын дэд сургуулийн захирал Балданд орж байгаа сурын холбоог тэргүүлж байсан үед би дэд тэргүүнээр ажиллаж одоо улсын баяр наадмын харваа болон томоохон харваануудыг бол зохион байгуулах ажлыг хийж байсан хүлдээ. Тэр бол олон жилүүд одоо ард өнгөрч харваачдын тоош их олон болж талбайдаа багтахаа болсон шүү дээ. Одоо миний эхэлж байх үед бол нийт харваачд нэг 70-80 харваачд байдаг байсан да. Манай одоо зурхайд. Манай зурхайд гэдэг маань улсын хэмжээний юу ярьж байна шүү дээ. Харваачдын тоо бол нэг 70-80-аас хэтэрдэггүй байсан үе бий л дээ. Тэр бол нэг 70 оны сүүл 80 оны гарахаас арай өмнө юм уу. За тэр үед одоо харвааг зохион байгуулахад бол гайгүй байсан да, тийм үү. 70 харваачд гэдэг маань одоо бол 700-800 харваачд та харьцуулахад бол одоо сөөхөн харьцангуй одоо байгуул арга хэмжээ явагддаг байсан гэсэн үг л дээ. Тэгээ одоо бол харваачдын тоо 1000-аараа явцсан. За ингээд талбайдаа бол багтахаа болсон шүү дээ. Улаанбаатар сурын талбайдаа. Тэгээд одоо нэг хэсэг нь багууд бол өөрсдийн бэлтгэлийн талбайтай болсон. Ингээд ерөнхийдөө бол одоо сур хөгжиж байна гэж хэлж болно доо. Харваачдын тооч нэмэгдэж байна. Харваачдын нас залуужж байна. Залуу харваачдын оноо өндөр байна. За иймэрхүү одоо юу гэдэг юм сурын хөгжилд бол нааштай үзүүлэлтүүд гарч байна л да. За та залуу сайхан харваач нар тандаж юу гэж хэлэх вэ? Залуу харваачд бол одоо сурын хөгжлийг илтгэж байгаа одоо шинэ үеийн харваач олж ирж байна гэсэн үг л дээ. За энэ бол үндэсний сур маань хөгжиж байна гэсэн үг. Ер нь багтахаа болсон шүү дээ. Тэр Улаанбаатарын талбайд багтахаа болоод тэнд бол нэг 500-600 харваачийг аваад бусд нь бол одоо шигшиж онооны өндрийн орон оруулдаг болж байсан үе бий. Гэхдээ яг одоо аль болохоор сураа хөгжүүлэх юмсан гэсэн юм эрмэлзэл байгаа л да. За та өөрийнхөө тухай ярихгүй юу? Хэдэн жил харвсан бэ? Тэгээд ямар одоо амжилтуудыг үзүүлж ирсэн тухайгаа ярихгүй юу? За яг миний энд намтрын дэвшигдсэн та нар бараг харсан байх гэж бодож байна л да. Энэ би бол нэг 70-аад оны сүүл 80-аад оны ихэнх үе за 90-ад оны одоо ихэд үе хүртэл бол харуулж байсан л да. Тэгээд тэр ч одоо харсангүй залуу байсан гэж ойлгож болно үстэй. Одоо бол би 83-тай болцсон өвөө байна. Харваачдын хавьд бол ер нь надаас ном барьж байгаа надаас өндөр настай харваач байхгүй дээ. Одоо бол за бүгд л залуус одоо нэг 30-тэй
Хорватид бол одоо ихэнх нь болсон доо. Тэгээд үндсэндээ сур хөгж байна. Сур хөгжихэд бол Хорватийн өндөр аймаг бол энэ Доронтой аймгийн энэ сумлда Баян улсум бол олон мэрэгэн Хорваттай. Улсад төрүүлсэн Хорватыг бол мэрэгэн сол өгдөг штэ. Энэ зүрийн одоо шатны мэрэгэн. Тэгэхээр энэ сум бол олон мэрэгэнтэй олон сайн Хорваттай болсон доо. Тэрийг бол одоо энэ сумд бол сурын хөгжлийн урагш нь хөтөлж байна гэж одоо үзэж болохоор ийм үзүүлэлтүүдийг гаргаж байна л да. За баярлалаа танд. Сайхан надараа. Доронтой аймгийн Баян сумын 6 дугаар өвгийн иргэн Ожиндан Большним гэдэг хүн. Бурят цорын улсын мэрэгэн спортын мастер аймгийн мэрэгэн ийм хүн байна. Би 1900 бишээ 78 оноос эхэлж сурын спортоор хичээлсэн хүн. Одоо бол 45 жил одоо энэ суртай л холбоотой ингээ явж байна. Аймгийн нэрийн өмнөөс Баян сумын нэрийн өмнөөс улсын баяр наадам улсын аварга энэ төр өчнөн олон олонцол явсан л да. Тэгэхдээ манай Баян сумын 6 дугаар баг 6 дугаар баг гэдэг чинь болохоор сурын бараг өлгийн нутаг. Дээр үес сурын энд бол дурсахад бол Мухартан Бүрүү гэдэг хүн чинь бол анх ирээнд л сур гэдгийг чинь хөгжүүлсэн хүн. Энэ чинь л одоо тэр шавнараас нь л одоо өр хөөхт нь ягаад л бид бүгд л одоо ингээд л улсын баяр наадамд л үдээ зэрэгтэй л амжилт гаргаад явж байгаа л та. За харваачлахандаас өөрийн сайхан арга барил байдаг. Та өөрийнхөө арга барилаас бас бидэнд хаваалцахгүй юу? За би 1989 онд анх аймагт бүсийн чуулга уулзалтанд харуулж дэд мастер болзол хангасан. Тэгээд дараа жил Нардын хувьсгалын 70 жилийн 91 онд Улаанбаатар хот руу мотоциклдээ явж спортын мастер цолыг анх 32 онд одоо энэ дугрын эренцэн гантгай хөдөлмөрийн баатар энэ хүнтэй бид нэг жентл Доронтоос одоо спортын мастер одоо нэг жилийн спортын мастер цолуудыг болзол хангаж яасан юм аа. За тэгэхээр олон сайхан шав төрүүлсэн байхаа. Та бас шавнырынхаа амжилтаар одоо бахархаж явдаг байх. Шавнырынхаа тухайд ярил. Байна. Манай өр хүүхдүүдээс эхлүүлээд тэр ах дүүнэрийн хүүхдүүд бол өчнө олон харагдаг улсууд байна. Ер нь нэг сайхан сур харваад ирэхээр гэр бүлээрээ харагдаг болчдаг тийм ээ. Манай авгаа бол харагдаг л дээ. Би л одоо тэр 45 жил одоо сурын гойноос л одоо өдөө болтрол явсан гонтой. За ингээ өнөөдөр бас түүхт Баян сумын 100 жилийн тохиож байна. Тэгээс наадамчин олонд баярын мэдлэгээ төшөөлөхгүй юу? Да. Энэ жил манай Баян сум байгуулагдсан 100 жилийн тохиож байгаа бүх зон олон нутгийн таньдаг бүх одоо гадна дотнод амьдарч байгаа манай Баян суу ирээнээс гаралтай бүх хүнд нь одоо 100 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Урдаа насалж одоо байхыг үлзэтэй өрөөлийг дэвшүүлье да. Манай Нятгангазан олон 100 жилийн баярын мэнд дэвшүүлье. Би 2005 оноос эхлээд хорын харваагаар хичээлж эхэлсэн. Тэрнээ хойш 2011 онд спортын мастер суул 90 жилийн ойгоор хүрчихсэн. Тэгээд 2012, 13, 15, 16 онуудад Бурят цорын улсын наадамд төрөж Бурят цорын 20 дэх мэрэгэн хэмээх хэрхэм солыг хүртсэн. 12 онд Ялтарганаар хойно Оросын холбооны улсын агад болсон харваанд очиж олон улсын хэмжээний мастер болж исэн 64 сумдаа 64 онд. Тэгээд өнгөрсөн зууны баяр наадмаар үндэсний сурын харваанд 3 дугаараар эзэлж Монгол улсын
гоцхорваш хэмээх хэрхэн цолыг хүртсэн байгаа. За тэгэхээр таны хувьд бас олон сайхан шавь төрүүлсэн баха. Тэгээ өнгөрсөн хугацаанд бас хэр олон шавьтай болсон бэ? Миний хувьд шавнар байна. Энэ цагаан уугийн залуучууд хичээл байгаа. Тэднэрээс маань одоо Бориот цорын улсын мэргэн төрсөн, спортын мастерууд олон төрсөн, аймгийн мэрэгчүүд гээд олон төрсөн байгаа. Тий. Шавнараараа бас бахархаж явдаг. Энэ жилийн хувьд бас та хаана надад байна вэ? Энэ жилийн хувьд манайхан юунд улсын наадамд очиж наацсан. Тэгээд манай дорноччууд сайхан наацсан. Үндэсний сүрийн харваанд улсын гарамгаа харваш Гандаваа маань 2 дугаар байранд, спортын мастер аймгийн мэргэн лагууд орж маань 4 дугаар байранд орж амч харваш хэмээх сол авсан. Миний шав цагаан аргун бүү Бориот цорын харваанд 2 дугаар байранд орсон. Цагаан зориг театр Бориот цорын харваанд төрүүлсэн гэд олон сайхан амжилтууд. Баян донгийн хатан зориг маань Бориот цорын харваанд 5 дугаар байр эзэлсэн гэд амжилт ариунтай жил болж байна. За баярлалаа, та Баян улсын байгуулагдсны 100 жилийн баярын мэдчилгээг өргөн олон түмэндээ төвшүүлэхгүй юу? За ингээд миний баган болчир залуунаас энэ улсын голын тохиод өнгөрсөн. Тэгээд нутгаангаа зан олонд 100 жилийн хойд эдгээрээ инхэм голын төрлөөрөө төвшин амгалан сайхан баярлаарай гэж хэлье да. Намайг Баян улсын харьяат амжилтсан дуурсан гэдгээ Бориот цорын аймгийн мэргэн спортын мастер үндэсний сүрийн аймгийн гос харваш гид мастер солтой. За ер нь хэдэн жил сур харуулж байна? Би 1987 оноос харуулж байна одоо болтор. За наадам болгоо өөр байдаг бах тийм ээ. Жилийн наадмын бас онцлогийг ярихгүй юу? За энэ жилийн наадам бол орон тайван харвашуудад өнгөтэй сайхан наадлаа. Тэгээд яагаад гэвэл одоо Бориот цорд төрүүл үзүүрлээ үндэсний сурд манай миний онон шай хин чагнадэржин гандо Бориот цорын 2 дугаар байранд орлоо. Үндэсний сурд 2 дугаар байранд орлоо. Манай Баян хатан зориг Бориот цорын 5 дугаар байранд орлоо. Манай жил дорн тайван өнгөтэй сайхан наадлаа. Олон сайхан шав бэлдсэн баха. Ер нь шавнарынхаа тоог бас гаргаж ирсэн үү? Хэр олон шав бэлдсэн бэ? За яг тоог нь гаргаж үзээг хамгийн дээдэн солт Монгол улсын гарамгаа хараас Сайнад орж Гандаваа гэж байна. Удаахан мэргэн олон улсын хэмжээний мастер үндэсний сүрийн спортын мастер аймгийн мэргэн Айдуузамчин Сүхбаатар гэж байна. Бориот цорын одоо 20 мэргэн солтой. За дараад нь одоо энэ Батайхан Батбаяр гэж байна. Монгол улсын спортын Бориот цорын аймгийн мэргэн спортын мастер үндэсний сүрийн аймгийн гос харваш солтой харваш нар байна. Тэгээд манай Баян донгийн харваш нар миний шавнар бол бүгд л аймгийн зэрэг солтой, улсын зэрэг солтой сайн харвашд байдаг. Тамгийн Баян улсын уул дорн тамгийн Баян дон сумын харьяат Батагийн Батбаяр гэж хүн байна. Бориот цорын аймгийн мэргэн спортын мастер үндэсний сүрийн аймгийн гарамгаа харваач солтой юм хүн байна. Ингээд 2012 оноос хойш сур харуулж эхэлсэн ингээд явж байгаа. За анх одоо сур харвах болсон тэр сайхан түүхээсээ хаалцахгүй юу? Манай багш маань сур харуулж байгаа нь анх хажууд нь бэлтгэл дээр нь очиж анх удаа суд тавьж үзээд тэгээ багшийнхаа орон зөргөөр энэ сайн харуулж яах гэхээр тэрэнд нь урамшаал тэгэл тэрнээс хойш сурнаас гараагүй ингээд 10 хэдэн жил явж байна да ер нь. Жилийн наадам мэдээ сайхан байдаг баха. Тэгэхээр энэ жилийн хувьд бас хаана наадаад байна вэ? Энэ жилийн хувьд би зөвхөн Дорнот аймагта наадсан. Одоо Баян уулынхаа энэ сайхан наадам дээр ирээд ингээд наадаж байна. Тэгээ баяртай байна. За та сайхан мэдчилгээ зөвшөөрөхгүй юу? За энэ төрсөн нутаг Баян улсын маань түүх 100 жилийн ой болж байна. Тэгээ энд ирж оролцож байгаад маш их баяртай байна. Их олон улсын мэрэгчүүд тэр орж ирсэн сайхан наадам болж байна. Тэгээд сумынхаа түүх 100 жилийн ой баяр наадамд харваачтай болон нутгийн зонголондоо сайхан наацгаарай гэж баярын мэдчилгээ төвшүүлж байна. За баярлалаа, сайхан наадаарай. За сайн байцгаана уу. Намайг Мөнхөлтийн Мөнхцэг гэдэг би Дорн тамгийн Баян сумын уугуул хүн. Одоо Багнуур дүүрэгт ажиллаж амьдардаг. Тэгээ уугуул нутгийнхаа 100 жилийн баярт ирээд оролцож байна. Би 2012 оноос
үндэсний зураар хичээлж эхэлсэн. Тэгээ өөрөө бурайд хүн болохоор их бурайд зургийг сонирхож харавахыг хүсэж харавж эхэлсэн байгаа. Одоо би бурайдын спортын мастерс бол тэ бас наадмынхаа харваад бас хэд удаа аригдсан тийм амжилттай байгаа. Анх одоо сур харваагаар хичээллэх энэ одоо эхлэлийг ямар хүн тавьжсэн бэ? Яг хоо манай сум чинь хизэнээсээ л их олон мэрэгэн харваачдтай. Тэгээд манай нөхөр яг анх сурд орсон. Тэгээд сурын хамт олон дотор орохоор ингээд ийм мундаг харваачтай нутгийн хүүхд юм чи ингээ харавхал ах чи одоо ингээ харваач гэд хүмүүс тэгдэгс. Тэгэхэд надад нэг тийм санаа өгөө тэрнээс хойш харуулж эхэлсэн. Одоо бас залуухан сайхан харваачийн хувьд шавнар төрүүлсэн байгаа юу? Би яг нэг шав мэв бол нэг төрүүлээгүй. Яг шинээр сурах гэж ирж байгаа хүмүүст бол өөрөө чадаж мэдэх бүхэл юм зааж сургадаг. Тий. Яг тэгж би дааж шав авч сургадаггүй. Сур харваагаар хичээлснээс хойшоос ямар одоо сур харваад илүү сонирхох гэх юм уу? Сур харваагийн юу нь хамгийн их одоо таалагддаг вэ? Сур харвааны хувьд гэвэл нөгөө нэг яг ингэж өөрөө өөртөө тэмцэж байгальтай тэмцэж ингэж харуулж байгаа надад их таалагддаг. Тэгээд дээрэс нь энд ирэхээр нэг тийм гоё өөр амьсгал нэг таалагддаг. Би бинээ гэсэн, би бинээ хүндэтгсэн, би биендээ зааж зөөлсөн, хайрлсан нэг тийм гоё уур амьсгалтай байдаг учраас сурын талбай дээр байх үнэхээр дуртай байдаг. За баярлалаа. Баян улсын байгуулагдсны төвх 100 жилийн баярын мэндчлэг зөвшөөрөлгүй юу? За төрлөх нутаг Дорнот аймгийн Баян улс сум маань одоо 100 дахь жил дээрээ болж байна. Манай нутаг их сайхан нутаг байгаа. Хангай уулын сургамал ихтэй. Тэгээ энэ сайхан нутагт төрж өссөн, ажиллаж амьдарч байгаа нийт зон олондоо та бүхэн сайхан баярлаарай. Аз жаргалтай эрүүлэг байгаарэ гэж хүсээрэй. Болохоор Сахман аймгийн Төдөвтэй сумын уугуул одоо Монгол улсын Даян мэрэг Дасгислын Эрдэнэтоя гэж хүн байна. Манай ээж болохоор энэ Дорнот аймгийн Баян улс сумын 90 хорооны хүн байгаа. Тэгээд энэ Баян улс сумын 100 жилийн бурайд суранд харах гэж зорж ирсэн байгаа. За таны хувьд бас хэдэн оноос хойш сур харуулж байгаа вэ? Би чинь 86 оноос хойш гэхээр одоо 38 дахь жилдээ сур харуулж байгаа юм уу? Ер нь манай нагс нар бүгд энэ Дорнот аймгийн Баян улс сумын одоо Мухардаан Цэрэнд орж гэж удмын одоо охины хүүхэд байгаа. Ер нь ингээд сурын харваа бол сайхан гэр бүлэрээ хичээлээд ингээд явдаг бас нэг спорт байгаа шүү дээ. Тэр тийм. Гэхдээ энэ манай нагс нар болохоор энэ Монгол улсад үндэсний сур харваа гэдэг юмыг хөгжүүлэхэд маш үнэтэй хувь нэмэр оруулсан тодорхой байр суурь эзэлдэг тийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ Баян улс сум одоо бас Монгол улсын сур харвааны хөгжил түүх бол салшгүй холбоотой. Ер нь улсын одоо 103 төрөний 36 би одоо сайн алдсан байж магадгүй 36 төрөний зөвхөн Дорнот аймгийн Баян улс сумаас байдаг. Тэгэхээр одоо 3-1 нь улсын баяр наадмын төрөв энэ зөвхөн энэ сумаас төрсөн. Тэгэхээр энэ сум бол одоо сур харвааны хувьд бол өлгийн нутаг. Тэгэхэд одоо мэрэгэн харваачгүй аймаг бол зөндөө байгаа шүү дээ. Тэгэхэд нэг сум 36 төрөв гэхээр ч бас өндөр амжилттай. Энгээрээ бол бахархаас аргагүй ард түмэн гэж боддог. Та баярлалаа. Тэгэхээр харваач болгон өөрийн гэсэн арга барилтай байдаг. Та бас өөрийнхөө арга барилаас бидэнтэй хаваалцахгүй юу? Би ч бол яг нагснараас энийг өвлж авсан болохоор яг энэ бурайдууд ямар харваа уламжлалаар дагаж сурж авсан байдгүй. Яг тэр замаар л энэ сур спорт хичээлж эхэлсэн байгаа. За баярын мэндчлэгээ төвшөлнө. За нийт Баян улс сумын нутгийн 100 олондоо сумынхаа 100 жилийн ойд сайхан наадаарай гэд баярын мэнд хүргье. За миний нэр Хоргодой Удангууд Ган төмрийн төмөрчлөө. Энэ Баян улс суманд төрсөн. За 2016 оноос эхлээд сурын спортод их ойрхон болж одоо сурын холбооны нарийн бичгийн дарга удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг хашиж байгаа. За тэгээд
энэ жилээс эхлээд бүрээд сур харуулж эхэлж байна. Сая сумынхаа түүх 100 жилийн бүрээд сурын харваанд харуулаа. За миний хувьд одоо шинэ харваач одоо өөрийгөө бас ялж өөрийн хэмжээнд бас өндөр онсоо. Аюул улсан бол яа харахгүй одоо сурын өлгийн нутаг гэдэг утгаараа энд ер нь харавхгүй өнгөж их тун хавар юм аа. Тий, манай аюул улсан бас улсын наадмын 26 төгрөг авсан. Дархан мэрэгнээс эхлүүлээд улсын мэрэгэн хүртэл цолтой 13 хүн төрийн наадмын төгрөг авсан байдаг. За 4 улсын хүндэт мэрэгэн ингээд 17 мэрэгчүүллийн өлгийн нутаг. За энэ бол 21 аймгийн төвхөнд баг нэг аймгийн түүхээс давсан өндөр амжилт. За тэгээд бас 2008 оны Бээжингийн Паралимпийн аварга Хөдөлмөрийн Баатар Гавьяа Тамирчин Баатар Жавах бас энэ нутаг өснөх. Тэгээд манай улсын мэрэгчүүдийн тоонд орж явдаг. За энэ Баян сумын энэ сайхан сурын өлгийн нутаг ер нь бол баруун зүүн хойд урд гээд 408 захисаас энэ сайхан мэрэгчүүд маань төрсэн байдаг. Одоо тэгээд айлч нутаг, айлч баг дээрээс төрсэн хүн одоо ном сум бариад хичээллүүл за сайн харуулах их суурь байдаг. За энэ нутаг усны бас сайхан авшиг гэж боддог. 100 жилийн баяр наадмын мэд төвшүүлнэ үү гэж хүсэж байна. За төрөлх нутгийнхаа нийт ард түмэнд болон энэ сумаар овоглож төрсэн суул болон уугуул нийт баяуулчуудаа түүх 100 жилийн баярын мэнд хүргье. За тэр тусмаа харваачдаа баяр наадмын мэнд хүргэе. За өнөөдөр бүрээд сурын харваагаар эхлээд за эрэгтэй 71, эмэгтэй 37 нийт маанийн тоон бэлэгдэлтэй 108 харваач сэцмэрэг сорин өрсөлдөж байна. Энэ бас их бэлгшээлтэй тоо санагдж байна. За харваачд маань одоо хараан хурц, оноон мэрэгэн уухайн цээл сайхан наадахыг хүсэн өрөөё. Батмахын гандлан гэдэг би Баян сумын унган хөгтгөөмаа. Ер нь бол сурд ороод 70 жил болж 70 дахь жилдээ хамж байна. Тэгээд сумын мэрэгэн цолтой. Тэгээ аймагт ер нь болцоо аймгийнхаа наадам жил болгон очиж ханддаг. Тэгээд аймагт бол нодлон бариад суранд бол 2-д орж исэн. Энэ жил 4-р байранд орсон. Тэгээд одоо сумын маань 100 жил болж байгаа болохоор гоё яана. Сумдаа ирсэн чи сайхан байна. Бүх харваачтай бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Оноон мэрэгэн болтгоё хичээлээ та. Ер нь бол хоёулангаар хичээлж байгаа болохоор ер нь хоёулангийн л чадна гэж хэдэ үзэж байна. Гэхдээ бүрээд сур бол нөгөө мэдрүүлэхгүй болохоор бас жоохон шинэ анхлаа хавж байгаа биднэрт бол жоохон нэг юу гэх юм те. Нөгөө одоо наан цаан татах юм уу те. Яг нэг гоё жиг татаад нөгөө байж чадахгүй л байна. Гэтэ бол яг болгоцол байна л та. Сурын спортоор хичээлснээрээ танд өөрт чинь гарсан бас ямар сайхан олд амжилтууд байна тийм ээ? Ер нь сурын спорт бол аюу хүний төсвөр төвчээр одоо халуунд нь халж бүтэнд нь хурж одоо бараатай шараатай те. Аюу тийм хүнийг аюу хатуужилтай болгодог. Ер нь юмд юм тууштай, юмстай те. Тийм болдог спорт. Олон жил хичээлсэн гэж юм. Тэгэхээр анх бас яагаад сурд орж исэн бэ? Тэр түүхээс аваалцаад. Анх бол манай нөхөр сур харагдав. Юу үндэсний сурын юу аймгийн гарамга хараач. Юу брасрын спортын мастер. Тэгээ манай нөхөр харагдаг. Тэгээд нөгөө нөхрөө дагаад яваад анх харавч ирсэн. Тэгээд одоо манай нөхөр надад багшилж идэг. Нэг 5 жилийн өмнө хүү харваанд орох гэдэг ном сум авч өгөхөөр. Тэгээд харваанд орсон. Өнөө жил сумандаа наацсан. Ирэнчний Эрдэнэбаатар гэдэг. Тэгээд сумын мөргөн хичээлээ. Тэгээд одоо энд наацсан. Одоо манай хүргэн харуулж байгаа, охин харуулж байгаа, уу харуулж байгаа. Хэд байгаа бас их хүүхдүүд. Гэр бүлээрээ сайхан харавж байгаа маань тийм ээ. Тэгэхээр энэ сайхан одоо харваар хичээлснээрээ танай гэр бүлд таньдас гарч байгаа ямар сайн сайхан чанарууд байна вэ? Одоо чанар байлгүй яах вэ? Яг яруу дэдгнүүр ер нь янзын хүн байсан одоош нэг гайгүй томоож байгаа. Ер нь ярах дэдгнэх гайгүй болж байна. Тэгээд харваач гэсэн штэ. 5 жил харваад л одоо нэг сумын мөргөн энэ жил хийлээ. За одоо сайхан наадсан байна танд. Баяр наадмын мэндийг дахин төвшүүлье сайхан надад. За бас баярыг хүргье. За энэ хооронд та сагаавын ард түмэн энэ баяуулын ард түмэнд баярын мэнд хүргье.
сур хараагаар хичээллээд 10 жил болж байна. Тэгээд одоо хөвчлэн бол сумын наадамд өөрөө харуулж байгаа. Тэгээ нөгөө ажлын ачаалаас та завч хөлөө гарахгүй. Тэгээ сумдаа нэг удаа 2 дугаар, нэг удаа 3 дугаараар эзэлжсэн. Тэгээ сумын бол гарамгаа харуулж цагтаа. За гэр бүлийн хүмүүс маань Монгол улсын гарамгаа харуулж Брэцэрийн хашаа мэргэн чагнаа дэржин гандаа гэж байдаг. Энэ жил гэр бүлийн хүмүүс маань үндэсний сүрийн харваанд бол 2 дугаараар эзэлсэн. За 2 дугаараар эзэлж үндэсний сүрийн гарамгаа харуулж шалгаа баталсан байна. За Брэцэрийн харваанд бол 2 дугаараар эзэлсэн байна. Гэр бүтээрээ сайхан харагддаг юм байна. Тэгэхээр анх бас сур харваанд таны эхнэр таныг бас татаж оруулж ирсэн үү? Тэгсэн гэр бүлийн хүмүүс надаас өмнө хичээлж ирсэн учраас намайг өөрөө ирэхгүй надад сур харваа гэдэг энэ сайхан спорт руу Монголынхаа өв уламжлалаас энэ сурын харваад өөрөө ирэхгүй болсон. Сурын харваа хичээлж гиснээсээ хойшоос танд өөрт чинь гарч байгаа ямар одоо сайхан зүйлүүд байна? За сур харваагаар хичээснээр бол ер нь бол маш их төвчээртэй халуун хүйтэн те ямар ч үед бол ийм төвчээртэй болгодог. Тэгээд хүнийг бол маш их тайван ямарваа нэгэн юмд хандахтаа хүлээцтэй тийм их сайхан спорт аа. Таны хувьд бас Брэцэрээр харж гин үү? Үндэсний сураар харж гин үү? Хоёулангаар нь харж гин үү? За Брэцэр үндэсний сураар хоёулангаар нь харж байгаа. Ялгаа нь юу байдаг вэ тийм ээ? Яг харваачны хувьд. За Брэцэрийн хувьд бол болохоор 30-45 м-ээс бол харагдаг. За 2 сумаар харагдаг. Халах сурын хувьд бол эрэгтэй 75 м-ээс эмэгтэй 65 м-ээс харагдаг. 4 сумаар л харагдаг.